$650 үйлчилгээний хөлс төллөө. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? Одоо дөнгөж 8:25 болж байна. Хагасааны өглөө. Бид хэд нөгөө өглөө эрт босоод ерөн сурчжээ хүүхдүүд хичээлтэй үед 100 бол сайхан унтан шүү дээ. Өнөөдөр хагасааны өглөө. Сайхан нартай. Ямар сайхан өглөө вэ? Бурхан минь. Хангаад дэлхийн минь ийм сайхан өглөө. За 2 хүүдээ боогийн өглөөний цай. Шири дээр байгаа 2 өдөө өглөөний цай бэлдэж байна. За боогийн юу хийж байна вэ гэхээр зөөлөн гал дээр бэкон шарж гин. Тэгээд тосын шүүж аваад за би харуулнаа. Тэгээд тосын шүүж аваад тэгээ гоё өндөгтэй шараад брейкфаст хийдэг байгаа заримдаа. Бэкнес гарсан өөхний тосоо ингээд мөнгөлөц цаасанд аваад дараа нь царцаад хүүтэн болоод царцгаар нь хогийн сав руугаа ичдэг. Түрүүний бэкнес гарсан ингээд өөх маань хөл царцаад битээ олсон байгаа. Энийгээ сайн хумж агаад хогийн сав руугаа ингээд хайчдаг байгаа. Богийн татвараа бодуулах гад татварын газар ирж байна. За сая татварынхаа материалыг өгчөөд гараад ирлээ. Шири хоёр сүүлийн 5-6 жил H&R Block гэдэг энэ Twin Lakes-ийн салбар дээр Kevin гээд Япон хүнээр татвараа бодуулдаг найдвартай түргэн шургахай тийм ихтгэлтэй болохоор жил болгон бүр ингээд зорж ирж бодуулдаг байгаа энэ хүнээр. Тэгээд Америкийн нэгдсэн улсад ирээд удаагүй мөн Монгол болон одоо өөр улсад амьдарч байгаа хүмүүсүүд бас ингээд Америкийн татвараа бодуулдаг бодолт нь бас сонирн байж магадгүй гээд боогийн нэг 2-3 минут тэмчлэг оруулчих гэж бодож байна. За тэгэхээр тухайн хүн одоо ингээд орлого олно штэ. Тэгээд тэрийгээ дараа жил нь татвараа бодуулдаг. Одоо нэг газар ажилласан байлаа гэхэд дараа жил нь тэр газар нь за W2 буюу та $10 орлого олсон $10 татвар одоо стейтэд төлсөн гэдэг ч юм уу те гэсэн одоо тийм W2 гэсэн бичиг өгдөг. Тэр бичгээ өөрөө одоо аппликейшн татаад бодож олно. Эсвэл татвар боддог хүнээр эсвэл ингээд татвар боддог байгууллагаар бодож болно. Тухайн хүний сонголт. Тэгвэл өөрөө бодоод буруу бодсон байвал бас ингээд торгуулах магадлалтай. Тэгэхээр өөрөө сайн мэдгүй байвал ер нь бол татвар боддог хүмүүсээр эсвэл татвар боддог байгууллагаар мөнгөний төлөөд бодуулах нь бол хамгийн зөв сонголт байдаг. Харьцангуй одоо өөр үнэлгээгээр боддог. Жишээлбэл орлого багтаа хүмүүсүүдийг туслах зорилгоор зарим газар бол үнэгүй бодож өгдөг. Шири битүүрийн бодуулдаг энэ H&R Blocks болохоор $300-400 үнэлгээтэй.
гэр бүлийн хоёр хүнийглээ татвараа бодуулахад тэгтээ хүн болгон өөр үнэлгээтэй татвараа бодуулна. Зарим хүн 50-60 доллар төлөө бодуулахад зарим нь 100 доллар ч гэдэг юм уу. Тухайн хүний олсон орлогоос тэгээ хийж байгаа дунд бизнес, жижиг бизнес ч гэдэг юм одоо ингээд хүн болгонд харилцан адилгүй татвар боддог байгаа. Жишээлбэл одоо ингээд татвараа бодуулахдаа хаанаас одоо орлого олсон тэр одоо бизнес зориулж зарлаг гарсан уу бүх одоо хэрэгтэй үнэн зөв мэдээлэл татвар бодож байгаа хүндээ өгөөд тэгээд тэр хүн маань ингээд татварын маань ингээд сайхан бодоод за ингээд та улсад тэдэн долларын өртөө гарлаа эсвэл та одоо буцаага тэдэн долларын авалттай гарлаа гэд ингээд сайхан бодоод өгчдөг байхгүй юу. Тэгээд тэр хэрвээ та өртөө гарвал заавал тэр мөнгөө улсад төлөх ёстой. Хэрвээ та авалттай гарвал банк руу ч буцаад орчдөг. За ингээ хий нэгэнд хэрэгтэй мэдээлэл байж магадгүй гэдээ бас энэ татварын талаар мэдээлэл орууллаа. Монголоос ирээд удаагүй байгаа хүмүүсүүд заримдаа ингээд ирсэн жилээ ингээл ажил олохгүй нэг газар 1 сар, зарим газар 2 сар ч юм уу, ингээл зарим газар нэг 7 хоноод гарах тохиолдол байна шүү дээ, тий. Тийм бол ингээд дараа жил ингээд 1 сарын сүүлээр тэр одоо өмнө хичээл ажилласан газруудаас чинь W2 ирэх ёстой. Та ингээд өөр газруудаас нүүцэн байж болно шүү дээ. Байраа солиод одоо Монголоос ирээд удааг байгаа хүмүүсүүд бас ер нь бол чангашууд эхний 3 жил. Тэгэхээр ингээд өөр газар нүүцэн болвол өмнө ажилласан газрууд дээр очиод би танаад ингээд тийм хугацаанд ажилласан. Миний W2 байгаа юу? Би ингээд авах гэсэн юм а гэд ингээд заавал очиж тэр орлогоо тэр татвараа төлсөн баримтаа авч орлогоо бодуулж байгаараа. Богийн такса бодуулаад гараад ирлээ. Такса бодуулах гад бараг 7 хоногийн өмнө өгсөн. Өнөөдөр ирээд хамт одоо такс бодож байгаа Кевинтайгаа ярилцаад тэгээд бүгд боллоо. Такс боддог юу үйлчилгээний хөлс нэмэгдсэн байна. 1038 гээд. Oh my god, ямар амар үнэтэй болсон бэ гэсэн чинь манайхаар удаан үйлчлүүлж байгаа болохоор хөнгөлөлт үзүүлээд 1038 доллар үйлчилгээний хөлс болсон чи хөнгөлөлт үзүүлээд $650 үйлчилгээний хөлс төллөө. За найзууд ирэхэд богийн ширээ зүсэж байна. За манай хоёр сургуулийн ивенттэйгээл бид 3 North Thurston High School дээр ирж байна. Намайг хараа ингээ бүр подолктой агуураа хараа бүр ингээ нүцгэн гараад ирсэн бүр сандраад энэ хоёр ч зүгээр яв ээж цаг боллоо гэд. За бид 3 ивент болох сургууль дээр ирж байна. North Thurston High School. За яв ээж хоёр. North Thurston High School. За өнөөдөр ивент эхэлж байна. Том зааланд хүүхдүүд цуглаад. Well, you're exactly right. Yeah, so this is the plaster cast. Вау, за энэ доочрлж байгаад ингээд юм зулцсан. Ачуур мод. Авах гад хасуу өвтөр очилж нагаан тийш өөр зал руу орчлоо. За ингээд хоёр төрлийн мод байна. Эвэн өөрийнхөө модыг сонгоод тэгээд дээр нь хөрс бордоо хийж байна. Модоо авсан юм 2 настай гэж байна. Stay with us. We want to start with the pledge and the land acknowledgement. So if you would please stand and remain standing during both of them. We make this acknowledgement to open a space of recognition, inclusion, and respect for all Saban tribal partners and all indigenous
students, families, and staff in our community. Through, I see there's still people back in the side. Come on over, there's lots of space over here. Good job, y'all. Come on. Canoe family. And I did it when I was in Man, it's such an honor to be here tonight. I mean, to see all the people here, to see the exhibits and all the work that our kids did. All of these firefighters in the city of Seattle. Students, if you want to go hand one to one of our guests as a thank you. Just go on over, find one of them that doesn't have one, say thank you. What are they doing? Coming and celebrating with us. Thank you to all the students who did a lot of work and creating the displays and the learning that they did around creating those. So thank you all and have a great evening. Өнөөдрийн арга хэмжээнд манай ээд нь танай ангиас хэдэн хүүхэд орлоо ээж хөө? Maybe like around 15. Яа 15 сурагч Where's the fridge? оролцоод ангийнх нь багш нь яг удирдах байлаа. Ийм гоё 2 мод авлаа. 2 настай мод гинэ. Хаусынхаа артт суулгана. What's this? Бид гурав гэртээ ирлээ. Өнөөдөр одоо манай Вашингтон мужид амьдардаг инжанчуудын холбооны өдөрлөг тий боллоо. Ийм гоё подолк гээд хараа. Манай ээд нээв нь 2 нэг подолк авлаа. Тэгтээ ийм хөөрхөн шар уутууд авлаа. Ширээ ээв нь чам цай авсан. Ингээд цай амсч өстө тий ээв нь. Цай надад авчирч байгаа юм тий. I need to find it though. Хасуу цай амсч үзээд тий. Тэгээд би гоё цай мэрэгч аавда нэг уутыг авчи гэдэг тэр хүнээс нь очиод би аавда нэг цай авчи болох уу гэдэг. Ийм сэргэлэн өгчүү дээ. Инженчүүдийн холбооноос зохион байгуулсан хөөрхөн өдөрлөгт оролцоод ирлээ бид 4. Бид 3. За ээжихөө. Бүгдээрээ сайхан амраарай. Night. Оо Эднэн Эвен. За та хоёр тэр юугаа уншчих? Эднэн нөгөө унссан юм хавд уншчих. We acknowledge that North Thurston Public Schools reside on the traditional land of the Nisqually people. The Nisqually have lived on and cared for this land and these waterways since time immemorial. We make this acknowledgement to open space for recognition, inclusion, and respect for our sovereign tribal partners and all indigenous students, families, staff, in our community. За манай ингээд ээднэр багштайгаа найзуудтайгаа ангийнхаа хүүхдүүдтэй ингээд унсан. Манай Эвен ингээд ахыхаа хажуугаар ингээд гэртээ чэйжлж явахаар миний хүү чэйжилсэн байхгүй да. Ийм сэргэлэн өгчүү дээ. Бүгдээрээ сайхан амраарай. Night. Удахгүй баяртай уулзъя.